хилж авнаа. Дүүдээ ном харандаа хоёрын аль нь хөнгөн бэ? Зүйтэй. Харандаа нь хөнгөн шүү дээ. Дүүдээ тарвас аль нь хоёрын аль нь хүнд вэ? Төр болгон хүнсэндээ жимсэг нь өргөн хэргэлдэг учраас тарвас нь хүнд гэдгийг мэдэж байна. Зүйтэй. Альва зүйлийн хүнд хөнгөнийг гараараа барьж нүдэрээ харж мэдхээс гадна зориултын багц хэрэгстэйг ашиглан наривчлан сайн мэдэж авдаг. Самбарт юу нэмэж өргөн сайн ажиглаарай. Зүйтэй. Аль нь бүргэр вэ? Аль нь бүргэр хоёрын аль нь хүнд, аль нь хөнгөн бэ? Та нар юу гэж бодож байна? Бүгдээрээ жинлээд үзье. Бүргэр том харагдаж байгаа боловч аль нь хүнд вэ шүү дээ? Алимтай тал руугаа хазаасан. Алим журч хоёрын аль нь хүнд бол та нар юу гэж бодож байна? Хэлбэр хэмжээгээр ойролцоо харагдаж байна. Бүгдээрээ жинлээд үзье. Өвөө зүйтэй. Алим журч хоёрын жин алхам байна. Зэлцгэн алим хоёрын аль нь хөнгөн бэ гэхлээр зүйтэй. Зэлцгэн хөнгөн алим хөнгөн шүү дээ. Эдгээр жин хэмжээгийн тусламжтайгаар наривчлан хэмжиж болно. Бүгдээ та нар ээж автайгаа хамтран гарын доорх эдгээр материалыг ашиглан эд юмсыг жинлэж туршиж үзээрэй. За энэ хөнгөнийг мэдгээд туршилт хийж байна. За анар аль нь хүнд байна вэ? Энэ яагаад хүнд байгаа юм? Олон хийсэн. Олон шагаа хийсэн болохоор хүнд байна тийм ээ? За өстөгийг аль нь хүнд вэ? Энэ яагаад хүнд байгаа юм? олон шагаа хийсэн. Олон шагаа. За тэгвэл тэнцүү болгодоо таа. Тэнцүү болгохын тулд яах вэ? За хийгээрэй.